За ингээд бүгд найрамдах социалист Вьетнам улсад ирсэн байна. Энэ бол Хо Ши Минь хот. За тэгээ энэ хотын талаар ярьж эхлэхийн өмнө энэ хүний талаар ярих нь бол зүйтэй. За энэ хүн бол ямар гавьяа байгуулсан ирхэн бэ гэхээр социалист Вьетнамын үндэслэгч ард түмний эцэг Хо Ши Минь Баатар юм аа. За Хо Ши Минь Баатар тэгэхээр ямар гавьяа байгуулсан хүн бэ гэхээр Вьетнам орн бол 1858-аас 1954 он хүртэл нийт одоо 100 жил 96 жил Францын колони байсан. За тэгээд Францын колони байх хугацаанд энэ хүн 1945 онд Вьетнамын социалист намыг байгуулад хойд Вьетнамын Ханой хотод Вьетнамын бүгд найрамдах улсыг тунхагласан. Францын колони байх үедээ маш их зориг гаргаж энэ үйлдэлээ хийсэн байдаг. За тэгээд 45 оноос 55 он хүртэл Франц Вьетнамын дайн гэж 10 жилийн дайн болсон. 10 жил байлцсны дараа Францын колоничлолоос сая нэг гараад за тэгээд Вьетнамын зовлон дуусаагүй 55 оноос арай гэж Францын колоничлолоос гараад байж итэл өмнөд Вьетнам одоогийн энэ хот Сайгон хот бас тусгаар тогтнолоо зарлаад хоёр өөр Вьетнам болж хувраад Сайгон хот нь болохоор Америк, Европын дэмжлэгтэй капиталист Вьетнам улсыг тунхаглаад за нөгөө хойд Ханой хот болохоор Хо Ши Минь маань социалист Вьетнам орныг тунхагласан байт юм аа. За тэгээд юу болж хувирсан бэ гэхээр мэдээж алдарт аимшигт 20 жил үргэлжилсэн Вьетнамын дайн болж хувирсан байт юм аа. 1975 он хүртэл хоёр Вьетнам урд хойдороо хоорондоо коммунист капиталистаараа хоорондоо байлцсан. За тэгвэл энэ хүн бол дайны төгсгөлийг үзээгүй, одоогийн энэ бүгд найрамдах социалист Вьетнам орныг нүдээр үзээгүй тун харамсалтай. Гэхдээ ингээд ардын баатар болж мөнхөрсөн юм аа. Энэ хот бол өмнө нь Сайгон нэртэй байсан. Одоо бол харин энэ хүний нэрээр нэрлэгдэж Хо Ши Минь хот болж хувирсан юм байна. Вьетнамын дайн бол ерөнхийдөө аимшигтай болсон түүх байдаг л да. Нийт 3 сая Вьетнам хүн өгсөн байдаг. 58 мянган Америк хүн өгсөн гэсэн тооцоо байд юм байлаа. Вьетнамууд бол өөрсдөө бид нар Америкийг ялсан гэж ярьдаг. За тэгвэл ялсан нь ч үнэн. Гэтэ яг одоо судлаад үзвэл яг юу түүхэнд юу болсон бэ гэхээр Америк орн анх удаага дайныг телевизийн өргөн сувгаар шууд дамжуулсан тохиолдол гарсан байдیں۔ Тэгээд Америк хүмүүс дайныг бодитоор үзээд, нүдээр үзээд хүмүүс яаж өгөж өргөдөж байгааг нүдээр үзээд за тэгээд юуны төлөө манай оронд тийм ч их ач холбогдолгүй ийм зүйлийн төлөө яах гэж энэ олон вьетнамчууд өгөж энэ олон Америк зэргүүд өгцгээж байгаа юм бэ? Одоо болио гэд өөрсдөө боли гэсэн санал гаргаж Америк орн бууж өгж Сайгон хотыг орхисноор хойд Вьетнамын нийслэл Ханой хотоос хөдөлсөн социалист Вьетнам цэрэг Сайгон хотыг эзэлж авснаар 1975 онд энэ цус дайн дуусаж Сайгон хотоо Хо Ши Минь гэж нэрлээд сая нэг Вьетнамын ард түмний амар тайван амьдрал одоогоос яг 50 жилийн өмнө эхэлсэн байдаг юм аа. За ямар ч гэсэн нэг социалист Вьетнамын түүхийг хальт ярьж өгөхөд нэг иймэрхүү түүхтэй орон байна. За би нэг одоо нэг олон юм ярихгүй энэ хавийг чимээгүй зүгээр яг байгаагаар нэг хэсэг харуулъя. За энэ бол
одоо монголоор Сүхбаатарын талбай гэдэг шиг Хошиминий талбай. За тэр бол одоо Сүхбаатарын хөшөө ингээд байж идэг шиг Хошиминий хөшөө ингээд сая байж исэн. За тэгээд энэ хавийг чимээгүй нэг хэсэг харуулъя. За тэгээд Хошимин хот бол саяны миний хэлсэнчлэн өмнө нь Америк, Европын дэмжлэгтэй капиталчсан Вьетнам орныг тунхаглаж исэн. Тэрнийхээ хүчинд одоо хүртэл Вьетнамын хамгийн капиталчсан, хамгийн үйлдвэрлэл бизнес хөгжсөн хот юм байгаамаа. Гэхдээ яг нөгөө улсын нийслэл капитал нь бол биш. Гэхдээ хамгийн том хот нь хамгийн баян хот нь гэх юм уу. Барууны нөлөө ер нь одоо хүртэл ер нь байдаг. Вьетнам орн бол нэгдсэн социалист Вьетнам болсноос хойш зөвлөлт холбоотой улсын стайлаар хөгжиж ирсэн байдаг. Тэгээ зөвлөлтийн стайлаар хөгжиж байгаа сүүлдээ тэр нь болохгүй юм байна гэдгээ бид нар ойлгоод социализмда шинжилэлт хийгээд илүү нээлттэй эдийн засагтай капиталчсан социализм, Вьетнам маягийн социализмыг өөрсдөө зохиогоод тэгээд одоо хүртэл 86 оноос хойш энэ замналаараа Вьетнам маягийн социализмаар хөгжиж яваа улс байгаамаа. За тэр ч яах вэ? Тэмээ сайхан амт шүү. Үг болтож үхрээ холдох нь шүү. Энэ ихчгүй яагаа вэ? За би шилж нэг юм идэх, үсээ засуулах, нэг матча латте олж уух зорилготой яваа. За энэ Вьетнам хүмүүсүүд их хөөрхөн ингээд удмандаа ингээд жижигхэн ширээ тавиад, сандал тавиад ингээд ажиллаад хараад ингээд бөөнөрөө орой болгоо ингээд сууцгаадаг. Энэ соёл нь их таалагддаг. Их авсаархан хөөрхөн амьдарцгаадаг. Нэг нэгэндээ төвөг удахгүй хөрхөн хүмүүс аа манай Вьетнамд. Би ер нь бол өмнө нь Вьетнамд бас хэд удаа ирж ирсэн. Нэг хэсэг нэг хэдэн сар амьдарч ч үзчихсэн. Ер нь Вьетнам хүмүүсийг гадралдаг. Ерөнхийд нь бас ойлгоноо. За би одоо юу олж идмээр ч юм бэ? Нэг хөөрхөн юм олоод идчихмээр ах юм.
Энэ бол ингээд ер нь Вьетнамын яг Хошиминий хотын төв хэсгэлтэй. Одоо талбай хажуутлын одоо ингээд талбайгаас ингээд ийшээгээ ингээд ороод ингээд одоо ийшээ ингээд арт кино театр руу гарна. Вьетнамын арт кино театр руу гарна гэж. За ингээд хотын төвийн нийгэм иймэрхүү ван нохоогүйч ван нийгэм Хошиминий нийгэм үгийг ингээд нэг олон хэлээд байхаар нэгсэн утгагүй санагдчихдаг те. Нийгэм нэг тийм хятад үг шиг юм шиг. Нийгэм. За ингээд Хошиминий нийгэм. За ер нь энэ хавс юм олж идэх юм байна да. Яг л энэ хавс юм олж идэхээр боллоо шүү. За дахиад нөгөө газар. Xin chào. Ban mi cha. За энд юу зарцгааж байна. Жимсний шүүснүүд шууд эндэн бэлдээд өгдөг. 20к гэдэг чи одоо юу юм бэ? 1700 төгрөг юм уу да? 2000 төгрөг. Биш 3000 ч юм уу. Мэдгүй ямар ч цаа хэл хямдхан л юм байна. За тэгвэл энэс нэгийг авъя да. Нийгэм chicken. За энэ хоёр нийлээд 7000 төгрөг. Вьетнамын алдарт бан ми дахианы махта. Ер нь бол зүгээр юм авчрахтай талах л да. Тэгээ ер нь бол үнэхээр гоё. Ялангуяа өглөөний цайнд тасархаа.
Манайхан бол энэ орныг Фукуок арлаар нь ер нь мэднэ. За тэгтээ Фукуок арлаар бол Вьетнамыг ерөөсөө огт төсөөлж болохгүй. Яагаад вэ гэхээр тэр арлын түүх нь бас их өөрөө сонирхолтой. Фукуок арал бол анхнаасаа Вьетнамын арал байгаагүй. Ер нь бол Камбожийн арал байсан. Вьетнам бол Вьетнамын дайны өмнөхөн Камбожоос булаад шахуу тэр арлыг нь аваад тэгээ Вьетнамын дайны үед тэр арлыг Ханой хотоос олзлогдсон цэргүүдийг хорж байцааж хамладаг байсан тийм шоронгийн зориулалттай байсан арал л та ер нь бол одоо нөгөө инх цаг ирээд аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа Вьетнам орн тэр арлыг. Тэрнээс биш яг жинхэнэ Вьетнам орноос бол тэр арал бол тис хөндлөн өөр зүйл. Яг үүндээ Фукуок аралд очиж үзээгүй Фукуок гэж арал байдгийг ч мэдэхгүй тийм гинэн Вьетнам хүмүүс бол маш олон байгаа. Манай монголчууд бол харин Фукуокийг Вьетнамчуудаас нь илүү мэддэг баха. За олон юм ярьж явж байгаа. Харах уу гэсэн чинь болжмор шүү дээ. Тийм билэгт. Олон юм ярьж явж хаашаа явж байгаа мартцсан явж шүү. Би чи ийш барбар орж өсөд суулгах ажилдаа явж байгаа хүн шүү дээ. Вьетнамчууд ингээл хөөрхөн гадаанаас сууцааж идэв да. Тэгээ цаг агаар нь ч гэсэн гадаа суухад их тохиромжтой л доо ялтчгүй. Амар шатааж алчих гээд авахгүй. Шороо тоос босоод авахгүй. Шумуул момуул гээд авах юм ягаад ч юм айгу баг. Тэгэд энэ Вьетнам хүмүүсийн арьс марс бол бас л үнэхээр гоё шүү дээ байглаасаа. Манай монголчууд бол Вьетнам хүмүүсийг засварт ажилтдаг нөгөө хэдэн хөдөөний Вьетнамуудыг харчаад тэрүүгээр дүгнээд байдаг. Яг үүндээ Вьетнам хүмүүс чинь эр юмгүй ер нь маш царайлаг, гоё арьстай, хөөрхөн хүн чанартай боловсон хүмүүс байдгийг шүү дээ гэж. За, миний хайгаад байгаа барбар одоо. Хаана байдаг стаа дээ. Hello. Sorry, is it barber shop, right? Yeah. Do you have time to haircut? Yeah. Okay. How much is the regular man haircut? 250. 250? Yeah. Okay. Okay, ямар гоё газар. Buy your hat. Be careful. Okay. Wait here. 1 minute, I will play. Okay, no problem. Ийм гоё газар. Гоё газар шүү.
my pocket for you, right? Yes, it's pocket. Yeah, very nice. I'm trying to make a YouTube video. Oh, really? Yeah. Okay. Joy. Yeah, царайлаг болоод туссан. My brother, what's your name, bro? And Crowley. And Crowley. Crowley. I cannot say that. You like it? Yeah, bro, it's so good. Thank you so much. It's the гоё Barbara. Good luck, all of you. Careful your hair. Амар орч мардаг. Энэ ингэж түлж хийсэн хан байна шүү дээ. Thank you. Thank you. So raw ARW. Did you? Yeah, that's Oh, nice. Surprise. next time going to the northern Vietnam. Yeah, good luck, bro. Yeah. Good luck. Thank you so much. Амар өсөж сууж гарч ирсэн ээ. Шууд малгай өмсөж энэ. Ох ямар сонин нохоо. Ох энэ ямар сонин нохоонод. Оо. Ямар сонин нохоонод. Бас ууртай байх нь. За ингээд оройны хааш мэн. Энэхүү байна. Энэ байшин бол их алдартай байшин. Их олон кафе, барууд янз бүрээр ингээд байж идэг. Охтууд хүмүүс их зураг авахулдаг энэний урд. Айлгүй охтууд. За оройны амьдрал нэг иймэрхүү. Оройны нийгэм нэг иймэрхүү. За ишээ унаа. За ингээд явж байна. No camera. Oh, no camera. No camera гэсэн. Хотод тарлаа шүү. Ямар учиртай хотод юм бол
одоо л ойлголоо. Энэ бааны энтер гэсэн. Энэ хавар иймэрхүү юм октоодтай баарнууд байдаг юм байна л да. Тэгээд яг ч бас шууд биеийн үнэлтийн газар биш. Гэхдээ энэ октоодтай уулзаад ярьж хөөрж болдог. Тиймэрхүү газрууд юм байна л да. Тэгээд no camera гэсэн байна л да. За. Тийм бол яах вэ?